Дараах өгүүлэх төвхүүд нь Америкийн нэгдсэн улсын яаралтай тусламжийнхан буюу түргэний эмч, цагдаа, гал сундагч нар тохиолдож байсан үйл явдлууд бөгөөд тэдгээрээс өөрсдөд нь тод үлдэж хоцорсон дурсамжуудаа өгүүлэн бичсэн байсныг төвөглөн хүргэсэн болно. Цус нууж болон хүнд бэртлийн талаарх үгэн дүрслэл ихтэй тул хэрэв та саяны дурдсан зүйлсэд эмзэг хэт мэдрэг бол цаас сонсохгүй байхыг зөвлөж байна. Бид нэгэн удаа орон сууцны менежерээс дуудлага хүлээн авсан юм. Тэрээр нэгэн гөрөөнөөс ус алдаж буй дуудлагын дагуу орж алхахад угаалгын өрөөний ван дотор үхсэн эмэгтэй олдсон бөгөөд менежерч олж мэдсэн даруйдаа юунч гар хөрлөгөөр гарч явснаа давхар мэдэгдэв. Бидний тэрхүү өрөөнд ороход битүү уур зөксөн. Ханны цааснууд хит их чигнээс болж нурж унаж эхэлсэн байснаас гадна чансан махны өндөр өнөртөж байлаа. Харин угаалгын өрөөг нээхэд ван дотор өгсөн эмэгтэй цогцсон байсан бөгөөд гоожрноос буцлан халуун ус тасралтгүй гоц сорил байв. Цогцсны гаднах байдлаас дүгнэвэл тэрээр ийм байдалтай нэлээд утсан болов гэж харагдаж байлаа. Хөлнөөс цээж хүртэлх бүх харьсан салж гуйжаад эхэлчихсэн. Бараг л биднийг орж ирэхэд байсан ханны цаас шиг л харагдаж байв. Хин нэгний гоожрыг хааж бусдын цогцсрыг хурд бэлдэж радио холбоогоор мэдээлэл хүргэж байх зур би амин эрхтнүүдийг шалгаж байлаа. Харин тэрхүү эмэгтэйд амьд хүний шинж тэмдэг байгааг мэдээд би золтол өмдөндөө тус очихаагүй. Түүний зүрхэн сулхан цохиж байсан ба хариу үйлдэл бараг үзүүлэхгүй байсан ч үл мэдэг амьсгалж бас биднийг давгуулан нүднийх нь харц хөдөлж байлаа. Бид түүнийг яаралтай ванаас гарах хэрэгтэй боллоо. Радиогоор эмнэлгийн түргэн тусламжийг дуудаж бараг 80% түлэгдэлттэй амьд өвчтөн байгааг мэдэгдэв. Тэд ч хэдхэн минутын дараа очно гэдгийг хэлсэн учраас бид түүнийг тээвэрлэлтэнд бэлдэх хэрэгтэй болсон юм. Ванны бөглөөсийг авч ус доош урсаж байхад бид яг юу хийж байснаа сандагүйч. Биднийг гинт анзаархад ус доцохтой зэрэгцсэн түүний ихэнх хэсгийн арьсан их биенээсээ мултарч байгааг бид анзаарлаа. Бид шууд л ваныг буцаан таглаад түргэн тусламжийн ирэх үед нь тэдэнтэй хамтран дахиж түүнийг гаргахаар оролдож эхлэв. Харин түүнийг ваннаас түргэн тусламжийн оролдоо шилжүүлэхээр оролдож эхэлсэн тэр үед л байдал улам онцгой болж эхэлсэн юм. Бид түүнийг хитэн талаас нь зөөлөн өргөж ваннаас гаргаад орон дээр хэвтүүлэхээр төлөвлөж байлаа. Даанч бидний гар хүрсэн хэсэг болгоны арьс нь мултарч унаж байв. Би түүнд уушлаарай хатагтай гэвч бидэнд инкээс өөр арга алга хэмээн хэлж байснаа сандаг юм. Бид хитэн талаас нь өргөж тавьсны дараагаар миний хурж байсан хэсгийн бараг бүх арьс алганд маань наалдж хоцорсон байлаа. Тэр үед л эмэгтэй жаахан аваа гаргаж билээ. Төв мэдрэлийн системийг гэмтлээсээ болоод тэр бараг өвдөлт мэдрээгүй байх. Гэвч тэр цээжнээсээ доош бараг бүх арьсаа алдаж байгаа ойлгож байсан юм. Ус их тэрхий халуун байсан учраас түүнийг гаргаж авахар ажиллаж байхдаа бид ч хүртэл нэлээд өвдөлтсөн байв. Ямар ч тач бид түүнийг орон дээр хэвтүүлэн түргний тэргэнд суулгаад эмнэлгийн зүг явуулж чадсан юм. Дараа нь ванны усыг шавхаж дуусгаад маш их хэмжээний арьс ёроолд нь тонож хотгсон байхыг харж байлаа. Хамгийн муухай нь бид тэднийг хусан авч хайрцагна гэж авсан. Би одоо ч хүртэл тэр явдлаас болоод зарим дахин нэмэх идэж чаддгүй. Бидний таамаглалаар тэр ван дотор хэвтэж байгаад ус хүрэх үед халуун ус хөлөөрөө нээн усаар бүлэцүүлж байсан ба тэр үедээ харуулт өгч халуун усаа буцааж хааж чадаагүй байх. Орон сууц учир мэдээж халуун усны хэрэглээ хязгааргүй. Тиймээс хөөрхий хатагтай ойролцоогоор 3 өдөр амьдарч анагдсан байж. Тэр эмнэлэг төрөгдсөн ч амьд гарч чадаагүй юм. Бид илүү мэдээлэл авахар хойноос нь уцтаж лавлгаа хүсэгүйч ямар тач өнгөрсөн гэдгийг сүүлд олж билээ. Анхнаасаа харуулт өгсөн болон маш их хэмжээний түлхэгдэлттэй байгаагаас нь харахад л тэр амьд үлдэхгүй гэдгийг тодорхой байсан ч бид бүхий л хүчнүүдтэй эрх тэгш ямар ч байдалд амьд үлдэх боломж бий хэмээн хандах ёстой. Хүний бие мах бод гэдэг хачирхалтай хэрнээ бас гайхалтай зүйл. Заримдаа итгэмээргүй хүнд бэртлээс ч хин нэг амьд үлдэх тохиолдол байдаг юм.
Би бол түргэн тусламж юмч. Нэгэн удаа зам дээр явган хүн машинд мөргөллөө гэсэн дуудлагын дагуу онцлог газарт очсон юм. Биднийг очиход 12 настай жаахан охин зам дээр хөвцчихсэн. Харин дэрэгдэн түүний эцэг зогсож байлаа. Охин явган хүний зам дээр ундаг дуугаар тоглож байсан бөгөөд харин гэрийнх нь дөнгөж хажууханд нь байшингийнхаа урд зүлгэн дээр нарлаж байж. Харин охин санаандгүй машин зам дээр гарчихсан бөгөөд тэр даруйд нь хөгшин нэр барьж авсан хуучин Cadillac машин ирж түүнийг дугуйтанд хамт мөргөсөн байлаа. Машин цагт 80-аас 90 км-ийн хурдтай явж байсан ба охин дугуун дээр байсан учраас зорчигчийн төлөний салхины шилэн дээр толгоогоор зөгцсөн байв. Гэсэн ч охин мөргөлтөөс бус харин хагас чихэгдчихсэн байсан гавлын ясны гэмплээсээ болж цус алдаж өгсөн байсан юм. Охин ярьж чадахгүй ч нүдэ айнаж бас аваа гаргаж чадчих байж. Харин өдрөжин орхиусан охины аав бүх зүйлийг хажуунаас харж суусан бөгөөд түүнийг машинтай авирлмагц шууд охин дээрээ гүйж очин зурагтаас үтсэн ганц зүйлийг хийж эхэлсэн байна. Тэр нь мэдээж хиймэл амьсгал. Түүний согтуу мөн буруу хиймэл амьсгалын ачаар зөвхөн охины хавирга болон уушиг бяцраа зогсоогүй маш амжилттайгаар цус алдалтыг төрөсгөж өгсөн байв. Байдлыг олон бүрчд ордуулах гэсэн мэт тэр үед миний хамтрагчаар өмнө нь хизээж иймэрхүү зүйл харж байгаагүй шинэхэн эмч дагалдаж байлаа. Бидний газар дээр очих үед охины зүрхний цохил зогсчихсон. Хаасаагүй цус турсан байдалтай байв. Сайн дураар гарч ирсэн гал сүнэгч залуу бидэнд ажиллах боломж олгохоор аавыг охиноос нь холдуулахыг хичээж байсан бөгөөд удалгүй гал сүнэгч эцэг хоёрын дунд ширүүхэн зодон болж эхлэх нь тэр. Бид түргхэн дүгнэлтээ хийгээд цус алдалтыг зогсоох гэж оролдсон ч охин аль хэдийн үхсэн байлаа. Зүрхний цохилд байхгүй, маш том гэмтэлтэй, уушиг амьсгаагүй, гавлын ясны талан чихэгдчихсэн. Мөн өөрөөсөө ч том хүрээ бүхий цусан тойрог үүсчихсэн. Түүний бүх бие зүгээр л эвдэрчихсэн байв. Удалгүй өөр төрхөн тусламжийн багийнхан чирж байдлыг ойлгомогцоо намайг болон хамтрагчийн маань аль хэзээ хөгсөөр л болчихсон өгсөн охиноос холдууллаа. Биднийг охиноос холдуулах үед түүний эцэг охиноо алдсан тухай орж хашгирч байснаа байшин руугаа гүн оров. Cadillac-тай хөгшин ирч мөн адил түүний өгснэг анзаасан даруйдаа "Оо бурхан минь, би жаахан охин алчглаа шүү дээ" хэмээн ойрлж уйлж эхлэв. Дараа нь байдал уламжид ордож эхлэх нь тэр. Охиныг дайрсан хөгшин ир центэн дээр генет савж унаад маш хүчтэй зүрхний шигдээс болж эхэлсэн бөгөөд тэр цагийн дараа өвд болсон юм. Энэ хооронд охины эцэг гэртээ байсан бүтэн шил вискиг бараг дуустал залгиж орхиод буцаж ухаанаа алдчихсан гарч ирэн харагдсан болгон руу дайрч эхэлсэн. Нас барсан охин айлын ганц байгаагүй ба 6 хүүхдийн доороосоо 2 дахь нь байсан болж таарав. Бусад 5 нь энэ бүхэн болж байхад хажуунаас бүгдийг харан уйл зогссон байж. Өөр багийнхан ч хэргийн газар дээр ирж бид эцгийгч Cadillac-ын жолоочигч мөн нас барсан охины аавыг нь байж торгох гэж оролдож байхдаа нэлээдгүй их бэртэл авсан сайн дурын гал өнөөгчигч мөн эмнэлэг рүү хүргэснээр энэ явдалд төгссөн юм. Би одоо хүртэл тэр муу ёрын замаар аль болох явахгүй хичээдэг. Харин хамтрагч маань тэр явдлаас 7 хоногийн дараа ажлаа хүлээлгэж өгч билээ. Би орон нутгийн цагтаа ажиллах хугацаанд нэлээдгүй олон зүйлсийг үзэж харж явсан ч дараахан өгүүлэх түүх маань хизээ санаанаас гардаггүй юм. Нэгэн удаа ээжтэйгээ өдөр болгон уцаар ирдэг боловч ойрон хэдэн өдөр холбогдож чадсангүй. Ямар нэгэн зүйл тохиолдсон байж магадгүй тул шалгаж өгөөч гэсэн дуудлага нэгэн бүсгүйгээс ирсэн юм. Бүсгүй өөр мужид амьдардаг байсан ба тэр үеэр нэлээд хэд хоног үргэлжлсэн цасан шуургатай цаг агаар муу хүйтэн өдрөд үргэлжилж байлаа. Тиймээс би хаягийг наваад юу болсныг шалгахаар хөдөлсөн юм. Бүсгүн эцэг их хоёр хотоос 20 миль орчмын зайд эдлэн газартай байсан бөгөөд намайг хашааных нь үүдэнд очих үед тэдний ачааны тэрэг зогсоол дээрээ байгаа нь харагдаж байлаа.
Надад машины ойролцоо анхаарал татчих зүйл ажиглагдаагүй учраас би машиныг өнгөрөн хашааны хаалга руу чиглэн цааш явсан юм. Харин удалгүй бүх зүйл ойлгомжтой болохын дээр хөгшин эмэгтэй шуудангийн хайцагныхаа дэргэдэх жижигхэн шалбаагтай цөөвөн рүү унсан байсан бөгөөд тэндээсээ гарч чадалгүй тас хөлдсөн байлаа. Галт төмөртэй тэмцэх хэсгийнх наашаага дуудлага амтлаа. Би радиогоор дуудлага өгснөхийн дараа цааш явж байшинг ч гэсэн шалгахаар шийдэв. Байшингийн хаалга баг зэрэг нээлттэй байсан бөгөөд би дотогш ороод өөрийгөө илтгэсэн ч хариу байсангүй. Намайг хэсэг цааш явхад хөгшин эмэгтэй нөхөр нь зонхоор ихнэр ширтэж байгаад нас барсан байдалтай болцсон юм. Тэрээр тэрхэн цэр дээр суудаг тахир дутуу хүн байлаа. Түүнд өөрөө босоод ямар нэгэн зүйл хийчих чадал байгаагүй бөгөөд дээр нь гар утсгүй байж таарсан байв. Товчхондоо тэр ихнэрийнхээ хөлдөж өгөх буйг өөрийн нүдээр харангаа нас барсан байсан юм.